За өдрийн мэнд Barlow World Mongolia компани худалдааны төлөөлөгч баяраа байна. За та бүхэндээ өнөөдөр автогрейдерийн талаар танилцуулахаар бэлтгэлээ. За автогрейдерийн хувьд бол манай ихэнх харилцагч маань бол аим загварын грейдерийг хэрэглэдэг байгаа. За аим загварын грейдер маань бол технологийн шинжилэл, за сайжруулалт хийгдсэн самараад аим гэдэг загвар маань үйлдвэрлэхэ болоод 14, 16 гэдэг загварууд бол шинээр үйлдвэрээс гарч байгаа. Тэгээ энэ удаад та бүхэндээ 14 автогрейдерийн талаар танилцуулъя. За 14 автогрейдер маань үндсэн ямар өөрчлөлт орсон талаар та бүхэндээ танилцуулъя. 4-р түвшний хөдөлгөөртэй болсон. За энэ бол орчны бохирдолгүй түвшийг бүрэн шатгадаг. За стандарт ажлын эко горимтой болсон байж байгаа. За хурдны хайрцагны мушиг хүч болон хөдөлгөөрийн чадлыг нэмэгдүүлсэн. За илүү ухаалаг хурдны хайрцагтай болсон. За жин нэмэгдсэн байж байгаа. Тэнцвэрчлэлтийг сайжруулсан. За мөн бүтэц болон хийцийг сайжруулсан байж байгаа. За 14 автогрейдер маань болохоор катыг илүү том C13 гэдэг хөдөлгөөрөөс ойрлуулсан байж байгаа. Ингэснээр хөдөлгөөрийн чадлыг 4-8% хүртэлгээр нэмэгдүүлсэн. За газартай харьцах нэгжийг төвчтэй болгосон байж байгаа. Мушиг хүчийг 8% нэмэгдүүлснээр мушиг хүчний өсөлтийг 41% болгосон байж байгаа. За би урд нь хэлжсэн эко горимтой болсон мөс C13 хөдөлгөөр тавьснараа шатууны дундад хэмнэл 5% хэмэхээр болсон байж байгаа. За хурдны хайрцагтай бол мэдээж сайжруулалт хийгдсэн байж байгаа. Хурдны хайрцаг нь Apex дэвшил технологиор бүтээгдсэн. За энэ өөрөөр хэлбэл илүү бүтээмж бүхий электрон удирдлагатай болсон байж байгаа. Ингэснээр илүү ухаалаг ажиллагаатай болсон. За ажлын горим шилжих, суурилсан шилжилт хийгддэг. Мушиг хүчийг доктортой эргэлзтэй болгосон. За араа шилжих процесс нь сайжирсан байж байгаа. Мөн стандарт дифференциал логтой болсон байгаа. За тус грейдер дээр бол грейдийн жингл нэмэгдүүлсэн байгаа. 5% нэмэгдүүлсэн. Ингэж нэмэгдүүлснээр тухайн тоног төхөөрөмж маань жим бол 23.1 тонн болсон. За нэмэлтээр тоног хийсэн тохиолдолд 25.9 тонн болсон байж байгаа. За жим нэмэгдснээр тухайн машины доктортой тэнцвэрчил байдал сайжирсан. Мөн бат бөх болсон байгаа. За автогрейдерийн маань үндсэн ажил вэхээр тухайн замдаар явж байгаа автосомсмолыг саадгүй явуулахад бол зориулагдсан байж байгаа. За тэхийн тулд бол автогрейдер маань ажлын утгыг газар дээр тавьсан тохиолдолд урт тэнхлэгтэр их ачаал ирдэг. За энэ тэнхлэгийн ачаалыг багасгахын тулд их биений бэхлэгийг сайжруулсан. За мөн доод цилиндр дээр бол тодорхой хэмжээний цогцолтууд, за гадны биетүүл өсрөх тэг магадлал их байдаг учраас харилцагч маань өөрөө цилиндрийн доод хамгаалтыг сонгох бүрэн боломжтой болсон. Урд талын их биений бүтцийн сайжруулалт хийгдсэн байж байгаа. Энэ нь үхээр хутганы төвийг шилжүүлэгч нэгэн цул цутгал хийцтэй болсон. За урд рамны бат бөх хэсэг 8% нэмэгдүүлсэн. Ингэснээр урдлын рамны өргөн нь 21 мм өргөсөж 30 мм өндөрсөн байж байгаа. За эрэх хүрдэн дээр бол дараах 4 төрлийн сайжруулалтыг хийсэн байгаа. За юу гэхээр нэгдүгээр илүү өргөн диаметртэй бөмбөлөн холбоостой болгосон. За арын дэмжих холбоосыг бол илүү өндөр болгож өгсөн. За эрэх хүрдний нэмэлт туслах жир үүстэй болгосон. За эрэх хүрдний дээд хэсгийг хамгаалттай болгож өгсөн. За нугсан холбоосны сайжруулалтыг та бүхэнд танилцуулъя. Дээд холбоосны автомобилийн зузааныг 28% нэмэгдүүлсэн. Энэ бол бат бөх чанарыг илэрхийлсэн байж байгаа. Дээд болон доод холбоосны пальцыг 4% өргөн болгож хүчтгсэн. За пальцны тогтоогч хавтангийн диаметрыг томсгосон. За грейдерийн хувьд эрэх хүрд бол маш их чухал үүргийг үүсдэг. Эрэх хүрд бол байнгын ажиллагаатай байснараа эрэх хүрдний түлхүүд бол илэгддэг. За тус грейдер дээр бол түлхний илэгдлийг харах цонхтой байдаг. Тухайн цонхтой байснараа илэгдлийг бүрэн хянах боломжтой. За тохируулгыг хийх болон цаг хугацаа бол маш бага шаарддаг. Уурхай дээр энэ ажлыг хийх бол бүрэн боломжтой. Ингэснээр суд зогсдыг багасгаж бүтээл ихээр хийх машины бүтээмжтэй цагийг буцааж өгдөг. За урдны танилцуулгууд дээр тухайн машины бүтэц болон хийцийн талаар ярьсан байгаа. Одоо операторын ажиллах айд дух болох кабины талаар ярья. За 14 грейдерийн кабин бол 6 талт рамгүй кабины хийцэлтэй байж байгаа. Энэ бол үзэгдгөөрчин маш сайн харагддаг. Тухайн оператор бол 90 тойрны бол харах бүрэн боломжтой байдаг. Хаалга болон урд шил нь нэгэн цул хийцэлтэй байдаг. За операторын удирдлага нь жойстикээр бол тоноглогдсон байж байгаа. Жолооны хүрдгүү болсон бас их даваач онцлог байж байгаа. За аварын жолоодлогын системээр тоноглогдсон.
Операторын хувьд бол одоо гадны дуучин их тухайн оператор нөлөөлдөг. За тус гэрээдрийн хувьд бол операторын кабин дотор дуучин бол 70 минутцаа билээс ихгүй байхаар хийгдсэн байгаа. За одоо тухайн операторын удирдлагын талаар ярилцсан үед стандартаар бол тухайн гэрээдэр маань joystick суурилгдсан байдаг. Олон үлдийн нэгэн зэрэг гүйцэтгэх боломжтой. За операторын гарын хөдөлгөөний 78% буурсан байж байгаа. Операторын гар буй joystick дээр байн байрладаг. За нугсан холбооны үнцгийг автоматар төвийн байрлал шийдвэрлэгчтэй. Нэг joystick хурдны ярцгийн удирдлага болон жолоодлого нэгтгэсэн байж байгаа. Баруун гарын талын joystick-ээр ажлын багаж, зүүн гарын талын joystick-ээр хурдны ярцгийг удирддаг. За кабин доторх хяналтын дэлгэцийн талаар танилцуулъя. Хэмжээ зүүнүүд нь хянах самбартаа цуг байрлсан. Уг камер нь бол хянах дэлгэцээс тусдаа байралтай байдаг. Онцлогооны хянах дэлгэцтэй нэгдсэн нэг дэлгэц дээрх бүх мэдээллийг харах бүрэн боломжтой байдаг. Хяналтын дэлгэц дээрх өнгөөрөл тухайн оператор мэдээллийг дамжуулдаг байж байгаа. Улаан өнгийн гэрлэр алдааг заасан, шар өнгийн гэрлийн тэмдэглэгээр анхааруулгыг, ногоон өнгийн тэмдэглэгээр мэдээллийг оператор дамжуулж өгдөг. За тухайн гэрээдэн ажиллагааны явцад бол өөрийг хамгаалах автомат системтэй байдаг. Ялангуяа одоо ажлын явцад хутаг тавиад төрж явах явцад хутган дээр ямар нэгэн гадны биетийн гинтийн цохилт ирдэг. Энэс хамгаалсан аюулгүй системтэй байж байгаа. Хутганд ирэх энэхүү систем бол хутганд ирэх гинтийн цохилтыг саарамжуулах зориулах гидр аккумулятор тохиолдсон байж байгаа. За мөн оператор маань бол кабин дотроос хутга өвчийн нэг хүлдээр нэг коннекторж идэвхжүүлэх бүрэн боломжтой. 14 гэрээдрүүд тоормсны аюулгүй ажиллагаанууд дээд зэрэг хангацсан байж байгаа. За энэ бол юугаар илэрхийлэгдэх вэ гэхээр тоормсны дискний илгэдлийн явуултыг тохируулагчтай тул найдвартай ажиллагаатай байдаг. Мөн тоормсны дискний илгэдлээс үл хамаарсан жигд ажиллагаатай байдаг учраас аливаа нэг аюул осол тохиолдолд бол тоормсон дээр л асуудал үүсэхгүй гэсэн. За нэмэлт томлоглолын хувьд бол тухайн томд төхөөрөмжийг бол хурдан цэнэглэх шаардлага гардаг. Тухайн машин дээр бол нэмэлтээр төс төрийн цэнэглэж хошиг суурилах бүрэн боломжтой байдаг. За энэхүү төсний систем болохоор минутанд 378 орчим литр төсийг хурдан цэнэглэх бүрэн боломжтой юм нэмэлт томлох боломжтой байгаа. Энэхүү өмнө ашиглаж байсан 14 гэрээдэр болон одоо шинжлэгдсэн 14 гэрээдэр хийгдсэн тагны шинжилт болон технологийн шийдлүүд аюулгүй ажиллагаа бүтцийн өөрчлөлтийн талаар танилцууллаа. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Barla World Mongolia.